Контентээ эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдаагүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Карл Юнг хүний далд ухамсарыг олон 10 жил судалж байхдаа нэгэн үннийг нээсэн байдаг. Хүмүүс гэдэг бие махбодороо тустай боловч бидний дотор орших ухамсар, энерги болон сүнс нь нэг л орон зайд холбогдсон бөгөөд энэ холбоо нь цаг хугацаа орон зайг үл хамааран оршиж байдаг аж. Хэрвээ хэн нэгэн чамайг зүрх сэтгэлийн гүнээсээ үгүйлэн санаж байгаа бол тэр мэдрэмж, энерги нь ухамсарын орон зайгаар дамжин сэтгэл хөдлөл, сүнслэг шинж тэмдэг болж бодит ертөнцөд мэдрэгддэг байна. Юнг энэ үзэгдлийг синхрониз буюу гадаад үйл явдал ба дотоод мэдрэмжийн давхцал гэж нэрлэсэн юм. Энэ нь амьдралд тохиох үйл явдлууд санамсаргүй мэт санагдах ч үнэндээ санамсаргүй бус цаанаасаа тодорхой утга учиртай учраас л тохиолдож байгааг хэлж байгаа юм. Та хоёрын хооронд орших гүн мэдрэмж, хайрын болон сүнслэг холбоог орчлон ертөнц далд хэлбэрээр илэрхийлж байдаг байна. Өнөөдрийн дугаартаа хэн нэгэн таныг чин сэтгэлийн гүнээсээ хүчтэйгээр үгийлэн санаж байгаа үед орчлон ертөнц үүнийг танд хэрхэн илэрхийлж байдаг тухай тайлбарлая. Хэрвээ та сүүлийн үед эдгээр шинж тэмдгүүдээс мэдэрч байгаа бол хэн нэгэн таныг хаа нэгтэйгээс зүрх сэтгэлийн гүндээ үгийлэн санаж бодож байгаагийн илрэл юм. Нэгдүгээр шинж тэмдэг цаг хугацааны давхцал. Карл Юнгийн үзэж буйгаар хамгийн гүнзгий бөгөөд нууцлах шинж бол цаг хугацааны давхцал юм. Энэ нь таны амьдралын чухал мөчүүд тэр хүний амьдралын чухал мөчүүдтэй тайлбарлахын аргагүйгээр таарч давхцах үзэгдэл юм. Энэ үзэгдэл нь санамсаргүй давхцлаас хавьгүй илүү утга учиртай бөгөөд таны амьдралын замууд хоорондоо холбогдож сүнсний гүн түвшинд зохицуулагдаж байдагтай холбоотой юм. Карл Юнг энэ үзэгдлийг цаг хугацааны синхрончлол хэмээн тайлбарласан байдаг. Энэ нь сэтгэл зүйн гүн холбоотой хүмүүс зөвхөн гадаад үйл явдлаар төдийгүй дотоод мэдрэмж, туршлагаараач цаг хугацааны хувьд давхцах нь түгээмэл гэж үздэг юм. Та хоёрын амьдрал яг л зохион байгуулалттай мэт зэрэгцэн өрнөж, сүнслэг замнал, хувь тавилантай илүү нэгт холбоотой болгож байдаг. Энэ үзэгдэл нь ялангуяа сүнслэг хүсэлт, гүн сэтгэлийн эмчилгээ, амьдралын шилжилтийн үе эсвэл дотооддоо гүн гүнзгий эргцүүлэл хийж байх үед илүү тод илэрдэг. Энэ бол хоёр сүнс хоорондоо үргэлж холбоотой байж та хоёрын хувь хүний хөгжлийг хамгийн өндөр түвшинд авчрахын тулд далд ухамсарын түвшинд харилцаж байдагтай холбоотой юм. Та хоёр хоёул ижил төстэй амьдралын сорилтуудыг туулж, ижил төрлийн сургамж авч, нэгэн зэрэг гүн гүнзгий ойлголтуудыг үнээс олж авдаг. Энэ бүхнээс харахад зарим холбоо нь хувь хүний хэмжээнээс холд авсан илүү агуу зорилгыг агуулж байдаг нь тодорхой болдог юм. Хоёр дахь шинж бол бусад хүмүүсээр дамжих соронзон холбоо. Орчлон ертөнц хүмүүсийн хоорондох гүн сэтгэлийн холбоог илэрхийлэх хамгийн нарийн аргуудын нэг бол таны өгүүлж байгаа тэр хүнтэй холбоотой таньдаг хүмүүсийг нь санамсаргүй мэтээр тантай уулзуулж өгдөг явдал юм. Та генетикэн санамсаргүй байдлаар тэр хүний найзуудтай, гэр бүлийн гишүүдтэй, эсвэл тэр хүнийг сайн мэдэх танилуудтай гинтийн газруудад огт төсөөлөвгүй цаг мөчөд таарч эхэлдэг. Эдгээр уулзалтууд нь зүгээр нэг давхцал биш. Таны сэтгэлд тэр хүний тухай хүчтэй мэдрэмж, бодол, дурсамж бий болох үед тохиолддог гинтийн давхцлууд юм. Эдгээр уулзалтуудад таныг өгүүлж буй тэр хүний тухай санаандгүйгээр дурддагдах. Түүний амьдрал тохиолдсон шинэ мэдээллийг та мэдэж авах. Тэр хүн таны талаар дурссан тухай та мэдэж авах. Эсвэл та хоёрын дурсамжуудын тухай яриа өрнөх гэх мэт зүйлс болдог. Карл Юнг үүнийг морфогенетик талбар буюу хүмүүсийн хооронд үүсдэг үл үзэгдэх энергийн орон зайгаар тайлбарладаг. Хэн нэгэн таныг маш хүчтэйгээр санах үед тэр хүний сэтгэлийн орон зай бусад хүмүүсийг хамарч улмаар бодит ертөнцөд эдгээр санамсаргүй уулзалтуудыг бий болгодог байна. Энэ уулзалтуудын онцлог нь яг танд хэрэгтэй байсан мэдээлэл эсвэл тухайн харилцаанд чухал нөлөө үзүүлэх үгсийг танд яг хэрэгтэй цагт чинь дамжуулдаг явдал юм. 3 дахь шинж бол сэтгэлийн төлөв дамжих буюу телепат холбоо.
Сэтгэлийн гүн холбооны хамгийн чухал илэрлүүдийн нэгийг Карл Юнг шууд мэдхгүй гэж нэрлсэн байдаг. Үүний онцлог нь альва мэдээлэл бидэнд 5 мэдэрхүйгээр бус харин зүүн совингийн сувгаар шууд хүрдэгт оршино. Хэн нэгэн таныг сэтгэлийнхээ гүнээс үгэлж тэр дундаа амьдралынхаа маш хэцүү эсвэл игзэгтэй үеийг даван туулж байгаа бол түүний сэтгэлийн төлөв байдал болон туулж буй зүйлсэн танд тайлбарлах аргагүйгээр мэдрэгддэг. Тухайлах юм бол та ямар ч логик үндэслэлгүйгээр түүний гунигтай байгааг амьдралдаа одоо юу туулж явааг нь эсвэл тэр хүн ямар нэг асуудалтай тулгарч байгааг нь мэдэрдэг. Энэ үед танд өөрийн мэдээлгүй түүний сайн байгаа эсэгт нь санаа зовох, түүний төлөө залбирмаар санагдах, эсвэл зүгээр л тэр хүний сайн талууд өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн санагалцдаг. Карл Юнгийн үзэж буйгаар эдгээр нь бидний сүнслэг оршихуй, сэтгэлийн гүн орон зайд буюу хамтын далд ухамсарт холбогдсон байдаг учраас үүсдэг байна. Энэ нь бие мах бодийн хязгаарыг давж бидний ухамсарыг нэгтгэдэг гүн ухамсарын хэмжээс юм. Хэн нэгэн таныг үнэхээр чин сэтгэлээсээ өгүүлж байх үед тэр хүнээс ялгарах энерги нь далд ухамсарт харилцааны сувгийг нээж тэр хүний сайн сайхан болоод сэтгэл санааны байдлын талаарх мэдээллийг таны ухамсарт шууд дамжуулдаг. Орчин үеийн нейрошинжлэх ухаан үүнийг өөрөөр тайлбарласан байдаг. Хүний тархинд бусдын үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг хуулбарлан тусаадаг нейрон толгих эсүүд байдаг гэж үзсэн юм. Хоёр хүний хооронд гүн сэтгэл хөдлөлийн холбоо байгаа тохиолдолд эдгээр нейронууд зайнаас ч идэвхтэй хിവэр байдаг. Үүний үр дүнд та бусдын сэтгэл хөдлөлийн энерги, төлөв байдлыг нь зайнаас яг өөрийн бие дээр мэдрэх боломжтой болдог гэсэн үг юм. Хамгийн гайхамшигтай нь ихэвчлэн тэр хүнд чинь тусламж дэмжлэг, эерэг энерги хамгийн их хэрэгтэй болсон үед нь эдгээр зүүн совингийн мэдээллүүд танд ирдэг байна. Яг л орчлын ертөнц өөрөө энэ харилцааг зохицуулж, физик орон зайн хязгаарыг даван, сэтгэлийн холбоог бий болгож, улмаар хоёуланд нь тайвшрал, итгэрэл, нэгдмэл байдлыг мэдрүүлэхээр ажиллаж буй мэт мэдрэмж төрдөг юм. Дөрөв дэх шинж бол сэтгэлийн холбоотой эд зүйлс гинэт гарч ирэх. Карл Юнгийн тэмдэглэсэн хамгийн нууцлаг үзэгдлүүдийн нэг бол симплийн материалжилт буюу бэлэгдэлт зүйл бодит байдлаар илрэх үзэгдэл юм. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид сэтгэлийн гүн холбоотой хүнээс санах, өгүүлэх энерги хүчтэй болсон үед тухайн хүнтэй холбоотой бэлэгдэлт зүйлс амьдралд маань тайлбарлах аргагүй байдлаар гинэт гарч ирдэг онцгой үзэгдэл юм. Хэн нэгэн таныг сэтгэлээсээ хүчтэй санаж өгүүлж байхад орчлын ертөнд тэр хүний тухай онцгой бэлэгдэл бүхий эд зүйлсийг санамсаргүй байдлаар гаргаж ирдэг. Жишээлх юм бол та эд зүйлсээ янзалж байхдаа аль хэдийн алга болгочихсон гэж бодож байсан зураг, захидал, бэлэг дурсгалаа олдог. Өмнө нь хизээч тэр газарт байгаагүй зүйлс гинэт гарч ирэх явдал юм. Эдгээр эд зүйлс зүгээр нэг санамсаргүй гарч ирдэггүй. Харин яг та тэр хүний тухай эргэлзэж, сэтгэлдээ ямар нэгэн асуулт тавьсан, эсвэл тухайн холбоо амьдралттай нь ямар ач холбогдолтой талаар бодож байх үед гарч ирдэг байна. Юнг энэ үзэгдлийг нэгдмэл ертөнцийн үзэл санаагаар тайлбарласан байдаг. Үүний утга нь оюун санаа болон бодит ертөнц буюу матери нь нэг цул оршихуй бөгөөд өндөр энерги, хүчтэй сэтгэл хөдлөлийн үед бодит ертөнцөд шууд нөлөөлж чаддаг гэсэн санаа юм. Эдгээр эд зүйлс яг л орчлын ертөнцийн зүгээс танд зориулсан онцгой дохио байдлаар гарч ирдэг. Тэдгээр нь өмнө нь олон удаа онгойлгож байсан шургуулга, эсвэл саяхан л шалгасан хайрцаг зэрэг огт байх боломжгүй газраас ч гарч ирэх боломжтой байдаг. Энэ үзэгдэл нь зүгээр нэг давтал биш, харин тухайн харилцаа, цаг хугацаа, орон зайнаас ангид оршдгийг батлах бодит дохио болдог юм. Эдгээр эд зүйлсийг олох үед танд маш тодорхой сэтгэл хөдлөл дагалдаж ирдэг. Энэ нь гүн гүнзгий дурсамж эсвэл талархал, тэр хүнтэй холбоотой гүн утга учирыг ухамсарлсан мэдрэмж байх нь хэлбэг байдаг. Үүнийг та өөрийн ухамсарт ямар нэгэн чухал зүйлийг сануулж буй дохио гэдгийг нь зүүн совингоороо мэдэрдэг. 5 дахь шинж бол түүний тухай яг л бодит мэд зүүдлэх. Карл Юнгийн үзлээр зүүд гэдэг бол далд ухамсарын шууд хэл бөгөөд
Тэнд бид цаг хугацаа орон зайн хязгааргүйгээр холбогддог гэсэн юм. Хэн нэгэн таныг үнэхээр үгэлж байвал түүний сэтгэл хөдлөлийн энерги нь таны ухамсарт долгион үсгэж, тэр нь онцгой гүн утга агуулгатай зүүд хэлбэрээр илэрдэг. Энэ зүүд нь бодит байдлаас ч хүчтэй мэдрэгддэг бөгөөд зүүдний онцлог нь та хоёрын ухамсар нэг орон зайд уулздагаараа онцлог юм. Тэр орон зайд цаг хугацаа байршил хамааралгүйгээр сэтгэл болон мэдрэмж, мэдээллийн солилцоо явагдаж байдаг. Ийм төрлийн зүүдний хамгийн гайхалтай чанар бол хизээч мартагддаггүй. Олон хоног, олон сар жил болсон ч сэтгэлд мартагдахгүй тод үлдсэн байдаг. 6 дахь шинж синхроник илэрлүүд буюу утга учиртай давхцлууд. Карл Юнг энэ ойлголтыг тайлбарлахдаа санамсаргүй мэд санагдах үйл явдлууд нь үнэндээ хүчтэй энергийн нөлөөгөөр үүсдэг бөгөөд гүн утгыг агуулж байдаг гэсэн юм. Тэгэхээр хэн нэг хүн таныг чин сэтгэлийн гүнээс хүчтэйгээр өгүүлэх үед энергийн хүчтэй долгион өсч тэр нь танд санамсаргүй мэд үйл явдлуудаар илэрдэг байна. Жишээлбэл түүний дуртай дууг та санамсаргүй байдлаар олон удаа олж сонсох. Түүний нэр зураг, дурсамжтай холбоотой зүйлс гинэт гарч ирэх. Ямар нэгэн бичлэг, текст эсвэл хүмүүсийн ярианаас түүнтэй хамаарах мэдээлэл, үг, онсаар тоо тэмдгийг олж харах зэргээр орчлонгийн юм бүхэн танд тэр хүнийг сануулад байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. Эдгээр нь зүгээр нэг давтал биш, утга агуулга бүхий энергийн мэдээлэл дамжуулалт юм. 7 дахь шинж бол сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд. Хэн нэгэн таныг хүчтэй өгүүлж бодож байхад таны сэтгэл хөдлөлд ямар ч шалтгаангүйгээр огцом өөрчлөлтүүд гарч болдог байна. Эдгээр өөрчлөлтүүд нь яг тухайн мөчид таны амьдралд тохиолдсон бодит үйл явдлуудтай ямар ч холбоогүй байдаг бөгөөд таны ердийн сэтгэл хөдлөлийн хэлбэлцлээс огт өөр мэдрэмж төрүүлдэг. Энэ сэтгэл хөдлөл нь гинэт гарч ирдэг бөгөөд та зүүн савингоороо эдгээр сэтгэл хөдлөл нь таны дотоод ертөнцөөс үүсээгүй, харин тодорхой нэг хүнтэй холбоотой гэдгийг нь шууд л ойлгодог. Энэ бол яг л хэн нэгэн таны тухай маш хүчтэй бодол, мэдрэмжээ илгээж та үүнийг сэтгэлдээ хүлээн авч буй мэт мэдрэмж юм. Жишээлх юм бол та энгийн л нэг өдрийг өнгөрөөж байтал гинэд танд нандин дурсамжууд чинь гинэд орж ирэх. Шалтгаангүйгээр талархмаар санагдах, гүн гониглах, бодолд автах гэх мэт. Эдгээр сэтгэл хөдлөлийн гол онцлог нь та зүүн савингоороо яг тодорхой нэг хүнтэй холбоотой гэдгийг нь ойлгодогт оршино. Энэ бол бусдын дотоод ертөнцийн энергийг зайнаас хүлээн авч мэдэрч буй тод илрэл юм. 8 дахь шинж бол таны энергийг нэмэгдэх. Карл Юнг тухайн хүн рүү чиглэсэн хүчтэй сэтгэл хөдлөл нь тэр хүнийг хүрээлэх энергид нөлөөлдөг болохыг нь ажигласан байдаг. Хэн нэгэн таныг маш ихээр өгүүлж байхад таны эргэн тойрны амьтан, ургамал, бусад хүмүүсийн үйл хөдлөл тэрч байтугай хүрээлэн буй орчин хүртэл таны энергийг илүү тод мэдэрч түүнийгээ үйл хөдлөлөөр илэрхийлдэг байна. Тухайлах юм бол хүмүүс танд чи их өөр болсон байна, чи гэрэлтэж харагдаж байна, чиний энерги онцгой санагдлаа зэргээр чамд хэлдэг. Мөн амьтад таны дэргэд илүү ийдэг, нөхөрсөг болдог. Гудамжинд явах нохоо шалтгаангүйгээр тань дээр ирэх. Айлын муур эсвэл гудамжны муурнууд таныг хармагцаа ноолж эрхэлж эхлэх. Шувууд тань руу айж болгоомжлохгүйгээр ойртох гэх мэт үзэгдлүүд юм. Энэ бүхэн таны энергид тэдний татах онцгой зүйл байгааг харуулж байгаа юм. Мөн хэн нэгний таны гихчин сэтгэлийн энерги нь таны эргэн тойрны энергийг бодитоор өөрчилж буйтай холбоотой. Хэн нэгний халуун хайр, талархал, гүн гүнзгийгээр үгүйлэх мэдрэмж нь таны энергийг ихсгэж, таныг илүү дур булаам, татах хүчтэй болгож байдаг аж. 9 дахь шинж бол таны зүн бэлэг, сүнслэг мэдрэмж эрс нэмэгдэх. Хэн нэгэн таныг чин сэтгэлээсээ үгүйлж, байнга бодож байгаа тохиолдолд таны энерги, төрөлхийн зүн бэлэг, далд мэдрэмжийн чадварыг нэмэгдүүлж байдаг. Та дараах өөрчлөлтүүдийг ажиглаж эхэлсэн байж болох юм. Бусад хүмүүсийн энерги болон таныг хүрээлж буй орчны энергийг та илүү тод мэдрэх. Таны зүүн савин илүү тодорхой, нарийн болох. Зүүд тань илүү тод, утга учиртай, заримдаа ирээдүйг зөгнсөн мэт мэдрэмж төрүүлэх.
Юнгийн үздснээр жинхэнэ хайрын энерги нь тухайн хүний далд ухамсарт байгаа боломжуудыг сэрээх хүчирхэг чадвартай байдаг гэсэн байна. Таныг байнга хайрлаж, анхаарал халамж тавьж буй тэр хүний энерги таны өмнө нь мэддэггүй эсвэл хөгжөөгүй байсан чадваруудыг сэргээж таны ухамсарыг өргөжүүлж байдаг байна. Энэ бол яг л хэн нэгэн таныг энергиэр тэтгэж, таны төрөлхийн мэдрэмж, зүүн бэлгийг идэвхжүүлэн хөгжүүлж байгаатай ижил юм. Энэхүү бэлгийн чадвартай нэмэгдэхийн хэрээр бусад хүмүүсийн энергийг илүү нарийн мэдрэх, синхроник буюу утга учиртай давтцлуудыг илүү доод анзаарах, зүүд бясалгал болон зүүн совингоор мэдээлэл хүлээн авах чадвар улам хөгжих, дотоод ухаан, сүнсэн биетэйгээ холбогдох чадвартай нь өсдөг байна. Эртний сүнслэг ухаанд жинхэнэ хайр хүний далд чадваруудыг сэрээдэг, онцгой хүчтэй гэж үздэг байсан бөгөөд орчин үеийн шинжлэх ухаанч үүнийг баталж эхэлж байгаа юм. Учир нь гүн сэтгэл зүйн холбоо, тархины үйл ажиллагаа, мэдрэлийн систем, тэр байтугай зүүн бэлгийн мэдрэмжтэй холбоотой генийн илрэлт хүртэл нөлөөлж чаддаг болохыг орчин үеийн судалгаанууд харуулж байна. Хамгийн сүүлчийн буюу 10 дахь шинж бол сүнслэг холбооны мэдрэмж. Хэн нэгэн таныг чин сэтгэлээсээ санаж, таныг сэтгэлийн гүнээсээ өгүүлж буй мэдрэмж нь хязгаартаа тулсан үед та түүний энергийг тодорхой мэдэрдэг. Та бясалгал хийх, залбирах, гүн бодолд автах, эсвэл ухамсарын өндөр түвшинд байх үедээ тэр хүний хайр инрэл, сэтгэлийн дэмжлэгийг тодоор мэдэрдэг. Түүний оршихуйг яг хажуудаа байгаа мэтээр мэдэрч болдог байна. Энэ бол орон зай цаг хугацааны хязгаарыг давсан сүнслэг энергийн мэдрэмж юм. Эртний сүнслэг уламжлуудад жинхэнэ хайрын хамгийн чухал хүч бол хүнийг өөрчилж, сэрээж, сүнсний хөгжил нэмэгддэг гэж заасан байдаг. Карл Юнгийн олон 10 жилийн судалгаа, клиник ажлын үр дүнд бид бүхэд гүн ухамсарын төвшөнд нэг л нэгдмэл ухамсарт холбогдсон байдгийг харуулдаг. Энэ холбоо нь орон зай цаг хугацааны хязгаарт баригддаггүй гэдгийг тэр нээсэн юм. Бидний ярьсан эдгээр шинжүүд нь ердийн паранормал үзэгдлүүд биш юм. Харин ухамсар хэрхэн ажилдаг тухай орчин үеийн шинжлэх ухаан одоо л тайлбарлаж эхэлж буй бодит илэрлүүд юм. Эдгээр бүх шинжүүд орчлон ертөнцөөс танд илгээж буй дохой бөгөөд жинхэнэ хайр буюу сүнсний төвшөнд учирсан хайр нь бодит байдлын ямар ч хязгаарлалтаас давсан энергийн холбоог бий болгодог гэдгийг нотолж буй юм. Хэрэв та өөрийн амьдралд эдгээр шинжүүдээс мэдэрч байсан бол таны түүнтэй холбогдох холбоочин жинхэнэ гэтээгт бүү эргэлзээрэй. Ямар ч гадаад нөхцөл байдал, өнгөрсөнд ойлголцоогүй үлдсэн зүйлс, байршил, цаг хугацааны нөхцөл байдлаас үл хамааран та хоёр сүнсний төвшөнд гүнзгий холбогдсон хүмүүс юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.